Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. Teacher-тэл буюу жишээ яриа подкастны маань ээлж дугаар бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаараар Нүүдлийн жигүүр боловсролын төвийн англи хэлний багш Цуцлмаа ирж оролцсон байна. Урилга хүлээж авч оролцсон багштаа баярлалаа. Баярлалаа. Урилга өгж энэ нэвтрүүлэгтээ өрн оролцуулж байгаа Жини огчтоос баярлалаа. За та манай үзэгчид өөрсдөө танилцуулж байна. Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өчийн мэндийг хүргэе. Намайг Цуцлмаа гэдэг Ховд аймгийн ууларган ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд 20 гаруй жил англи хэлний багшаар ажиллаж байгаад одоо сүүлийн 1 жилдээ Ховд аймгийн Мөрөөдлийн жигүүр сургуулийн төвд ажиллаж 9 сараас хойш ажиллаж байна. За манай Цуцлмаа багш маань ажлын маш их арвин туршлагатай. Та тэр арвин туршлагаасаа илүү дэлгэрэнгүй те манай үзэгчид танилцуулаад ямар насны хүүхдүүдэд ямар хичээл орж исэн те тэрнээсээ илүү дэлгэрэнгүй танилцуулга хийжээ. За 20 гаруй жил англи хэлний багшаар ажиллахад одоо нэлийн үгдэмдээ туршлага хоримтлуулсан тийм үү. Та чи манай нөгөө сургуулийн төвдөө хочтой штэ нөгөө мэдлэгийн хатан хаан гэдэг хочтой тийм. Тэгэхээр маш их мэдлэгтэй маш их олон жилийн туршлагаас нь одоо цуглуулсан хүн чинь одоо та шүү дээ. Тэгэхээр та тэр туршлагаасаа илүү дэлгэрэнгүй яриач ямар хүүхдүүдтэй хөвчлэн ажиллаж байсан бэ? Тэ бас танай хүүхдүүдийн ололт амжилт юу вэ? Тийм. Ерөнхий боловсролын сургуульд бол ерөөсөө бид нар англи хэлийг 5 дугаар ангиас нь 12 дугаар анги хүртэлх ингээл бүхэл ангиудад ордог. Тэгэл жил болгон л 5-аас 12 дугаар ангийн хүүхдүүд аваад төгсгөөл дараа жил нь 5 дугаар анги аваад ингээл явдаг. Уламжлал болчихсон. Тэгэл явдаг жил болгон нэг анги төгсгөөл ингээл явдаг гэсэн. Тэгээд олд амжилтын тухайд бол 20 гаруй жил ажиллахдаа ер нь олимпиад уралдаанд тэмцээн элсдийн ерөнхий шалгалтанд бол нэлээд олон хүүхдүүд оролцуулж тэд нар маань бас нэлээд амжилттай оролцож аймагт одоо 2 удаа аймгийн англи хэлний олимпиадад 2013 он 2022 онд төрүүлж байсан хүүхдүүд маань тий 23 онд төрүүлсэн. Тий 23 онд 23 оны олимпиадад ингчин гэж шамаа 2013 оны төгсөлд хулан гэд шамаа юу яжсан аймагт олимпиадад төрүүлжсэн. Тэгээд ерөнхий шалгалтын тухайд бол ер нь жил болгон эрэлтийн ерөнхий шалгалтыг бол улсын дундаж оноог бол харьцангуй өндөр дагуулж исэн. Тийм. Тэгээд нэлээд олон бас шавнараараа бахархаж явдаг. Тийм. Тэгээд шавнарын маань өшөө олон амжилтууд бол тий эсвэвчлэгийн уралдаанд төрүүлсэн гэх мэтээр ингээл олимпиадад 3 дугаар байр, аймагт 2 дугаар байр гэл ингээл. Ер нь Орос олимпиад болгоноос л баг хүүхдүүд маань бол медаль авч ирсэн. Тийм. Тэгээд хүүхэд олимпиадаас медаль авах, элсдийн ерөнхий шалгалтанд амжилт гаргана гэдэг маань ерөөсөө зөвхөн ганц багшийн хичээл зүтгэл биш. Тийм. Тэр бол тий багш сурагчийн хамтын хичээл зүтгэл гэдэг. Тэгэхээр ер нь үнээс үүдээд ингэж ярихаар ерөөсөө багш сурагч гэдэг бол харилцан ойлголцож, харилцан хүндлэлцэж, тий харилцан бие биенийг хүндэлдэг, хайрладаг, ойлгодог байж ш тэр хоёрын дундаас амжилт гардаг юм байна л гэж боддог доо. Тэглгүй ах уу. За манай яг одоо манай багш ярьсанчлан манай багш маань маш олон шавийг тий амжилттай суралцуулсан маш олон олимпиаданд бэлдсэн ийм мундаг багш байгаа. За би ярианаас ингэ бодохоор одоо та чинь болохоор манай боловсролын төвдөө манай одоо хамгийн бяцхан шавнарт хичээл заадаг тий. Танай шавнар чи хэдэн настай вэ? 4-5 настай шүү дээ. Тийм жижиг хүүхдүүдтэй ажилладаг. Тэгэхээр та ерөнхий боловсролын сургуульд тий хүүхдүүдийг олимпиаданд бэлддэг, элсдийн ерөнхий шалгалтанд бэлддэг тий. Нэлийн одоо ахлах ангийн хүүхдүүдтэй ажилладаг гэсэн. Одоо та ингээд бага насны бүр ялангуяа 4 настай хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Тэгэхээр танд эндээс мэдэрсэн тий. Танд ингээд анзаарсан ямар нэг онцлог шинж байна уу? Насны ялгаан дээр нь та юуг анзарч харсан бэ? Тэндээсээ авалцаач. Тий. Одоо миний хамгийн бяцхан шавнар 4-5 та хүүхдүүд байгаа байхгүй. Тэгээд өглөө 8-аас тэд нар маань бүр ингээд өвөл тий өглөө 8-аас аав ээжээрээ хөтлүүлсэн л өстой. Good morning teacher, how are you today гэж ороод ирдэг. Хөөхөн тэгэл бүгд мэдлэл ороод ирнэ. Тэгээд яана энэ үйл одоо эдгээр маань бараг л явах холуудаа гэлтэй намар тэгэл анх авахт яа би 4-5 настай хүүхдүүдтэй ирнэ ажиллаж чадах юм болов уу би өөр анги авал яасан юм бэ гэлтэй бас ингээд зөргшөөжсэн. Тэгсэн чинь хамгийн
онцлог хамгийн хэл сурах нандин нас юм байна гэж би ойлгож харж байгаа юм. Одоо ингээд өмнөх шавнартайгаа харьцуулаа тий ингээд өмнөх хүүхдүүдийн англи хэл сурж байгаа тэр байдалтай хүлээж авж байгаа, ойлгож байгаа чадвартай ингээд харьцуулахад бол 4 5 настангууд маань маш бүр ёстой жинхэнэ ингээд хэл сурахын нандин нас юм байна гэж бодож байгаа. Тэгээд магадгүй зарим хүмүүс яагаад ийм жоохноос англи хэл сурах гэж тий арай л хитрхи бага юм биш үү? Бараг монгол хэлгүүч ингээд бараг аль ч хэлгүй болчих юм биш үү гэж бас хүлээж авдаг, ярддаг бас хүмүүс байдаг тий. Гэтэл энэ бол тийм биш байгаа байхгүй юу? Нөгөө хос тий хос хэлийг тий ингээд өөрийнхөө мэдээж тэр хүүхдүүд чинь монгол хэлээр аав ээжтэйгээ цэцэрлэг дээрээ эргэн тойрон орчин ингээд бүгд монгол байгаа тий. Тэгэхээр тэр монгол ахуй соёлоо алдна гэж бол тэр хүүхдүүд байхгүй шүү дээ. Тэгээд хамгийн гол нь хос хэлийг ингээд нөгөө төрлөх хэлнийхээ хажуугаар тэр багаасаа ингээд нөгөө хэл эзэмшээд сураад явна гэдэг чинь хос тий юмыг хослуулж сурж чинь тийм үү. Тэгээд хослуулж сурж байгаагийн давуу тал нь болохоор ерөөсөө маш олон юм дээр тэр хүүхдүүдийн хөгжих чадвар тий бүх юм ингээд бусад нөгөө зүгээр л одоо нэг хэлтэй хүүхдээсээ хамаагүй давуу талтай олон талаараа давуу болж хөгжих юм байна гэдэг нь бас харагдчихж байгаа. Нэгдүгürt. Хоёрдугürt яг одоо бид нарын манай ерөнхий боловсролын сургууль бид нар бол 5 6 дугаар ангиас нь ингээд англи хэл заагаад явж исэн тийм үү. Гэтэл 5 6 дугаар ангийн хүүхдүүд болохоор юмыг ингээд англи хэлийг англи дээр заахаар ингээд ойлгохгүй, гайхаал, хараал юм уу ингээд тэгээ дараа нь ингээд шалгалт авахаар ингээд ядггүй. Тийм болохоор нөгөө англи хэлний огч нар чинь ингээд монголоор тайлбарлаад монгол руу н оруулаад ингээд явчихдаг шүү дээ. Тийм нөгөө ойлгохгүй байгаа юм чинь ингээд тийм. Тэгтэл одоо бид нар тэр 4 5 настангуудад бол ерөөсөө монголоор нэг ч үг хэлэхгүй ингээд явж хахад чинь стори уншаал дундаас нь асуулт асуухаар ингээд шууд бүр санаанд орохооргүйгээр хариулаад тий. Тэгэхээр чи ингээд хариулаад явахаар хүүе хариулж тааш тэгэл баярлаад ингээд явдаг. Тэгэхээр тэр хүүхдүүд тэрийг өштэй ингээд нөгөө англи хэлийг англи дээр нь ойлгож хүлээж авч буцаагаад англиар нь сэтгээд хариулчихж байгаа байхгүй. Гэтэл нөгөө 4 5 6 дугаар ангийн ингээд дээшигээ болоод ирсэн хүүхдүүд одоо ч гэсэн бид нар ингээд нөгөө Rising Shine хүүхдүүд маань анхан 5 дугаар ангийн хүүхдүүдтэй одоо энэ 5 дугаар ангийнхаа хүүхдүүдтэй Grab City нөгөө 4 5 настай хүүхдүүдтэй ингээд харьцуулаад үзэхлээр бүр ингээд хамаагүй ялгаа. Дор хаяал тэр хэл ярианд тий ингээд нөгөө дуудлага муудлага болгоо үнэхээр гайхалтай цэвэрхэн тий хөөрхөн тий. Жохон хүүхдүүд гэхэд ингээд одоо хэлний булчингууд нь хөгжиж байгаа учраас шинэ ариг маш хурдан зөв сурах тийм чадвартай. Дээрээс нь тэр 4 5 настай хүүхдүүд нь бүх юм шинэ байгаа, бүх хэмийг одоо тий энэ юу вэ гэдэг сонирхдаг насн дээр байгаа. Дээрээс нь өөрийнхөө мэдрэмжийг хинээс чахуугаар хэлдэг юм хүүхдүүд тий. Танай хүүхдүүд чинь шимээр тэгээд нөгөө дохио зангааг ингээд нөгөө яг нөгөө багаасаа ингээд нөгөө юм ингээд дохио зангаагаар ингэж байгаа л хэлд ордог шүү дээ. Гэтэл яг нөгөө 4 5 настангууд чинь нөгөө дохионы хэлнээсээ дохионы хэлнийхээ ойлгох чадвараасаа бас ингээд нөгөө гараагүй байгаа учраас нөгөө дохио зангаа ингээд нөгөө те бид нар чинь ингээд дохио зангаагаар ингээд бүх юмыг зурган дээр тийм ээ нөгөө стори үнэ чинь тэгж ойлгуулж байгаа шүү дээ. Ямар ч монгол үггүйгээр тэгээд тэрийг нөгөө дохио зангааг хүлээж авах ойлгох чадвар нь бас нөгөө 4 5 дугаар ангийнхнаас илүү өндөр юм шиг харагдав. Тий. Нэрэ тийш үү багшаа. Одоо ингээд таны ингээ ярианаас ингээ ботхоор сайн нэг юм шууд асуулт миний толгойд орж ирлээ л тий. Яг нэг юм эцэг эхчүүд нэг юм хандлага байдаг байхгүй юу? Энд чи юу гэсэн үг юм жоохон хүүхдүүд чи яагаад ингэ хайр хэл заагаад байгаа юм бэ? Монгол яс заншлаа алдлаа. Хоёр хэлийг яаж сурдیں۔ Тэр хүүхдүүд чинь англи хэлээр ингээ ороод ах юм бол монгол хэлээ мартчих штеп гэдэг юм уу? Маш юм сүрэг юм эсэргүүцлүүд байдаг ч тий. Та тэрэн дээр энэ тэр хүмүүст сандарч тий юу гэж хэлмээр юм. Таны ажигснаар энэ үнэн юм уу? Үгүй миний ажигснаар бол би түрүүн бас хэлсэн тий. Монголдо амьдарч байгаа. Монгол орчинд байгаа тий. Монгол ахуй дээр байгаа хүүхдүүд хизээч монгол яс заншил монгол хэлээ сурахгүй байна гэж бол байхгүй шүү дээ. Тий. Тэгээд хослуулж явж байгаа. Тий. Монголчууд нэг хос морьтой явж байна гэдэг. Тэр хос морьтой урагшилж байна гэдэг чинь тэр багаасаа хос морьтой тий одоо ингээд урагшилж байна гэдэг чинь тэр хүүхэд нөгөө дан морьтой давхиж байгаа хүүхдээсээ бол бүр одоо хэдэн километрийн урд те хэдэн 100 мянган километрийн урд давхинаа гэсэн үг болчихж байгаа байхгүй юу гэж бодчих. Тийм шүү. Би бол одоо эцэг эхчүүдэд бол тэгжэл хэлнэ, тэгжэл хэлдэг.
болсон. Яагаад гэвэл би өөрөө яг тэр 4 5 настай тэр гэгэн тэр одоо ингээл нэг бүх юм цав цагаанаараа байгаа тэр хөөрхөн ертөнц тэр нь тэдэн дунд тэр ертөнц дунд ингээд ороод яхад би цэцэрлэгийн багш нарыг бас үнэхээр ингээд амар олон хүүхдүүд дотор ингээд цэцэрлэгийн багш нар ядардаггүй шүү дээ ингээд энэ олон хүүхд очиод нэг хүүхдээ авах оронд чинь эцэг эхчүүд яадаг үдээ тэр хүүхдийн гэгэн ертөнц дотор хүн угаасаа ядарна гэж байхгүй. Бид нар ч гэсэн дунд сургуульд игдэг шүү дээ ингээд хичээлээ заах гал байдаг. Гэртээ хот яваа толгой өвдүүдээ наяана гэл ингээл нэг гал. Тэгээ сургууль руу ороод юу нөгөө толгойн өвч хайцсан мэдэхгүй л алга болчихсон явж идэг тийм тэгээд багшийн мэргэжил гэдэг чинь өөрөө тийм гэгэн ариун тийм юу гэдгийг энерги дунд үнэхээр бүр юм хүүхдийн энерги гэдэг юм чинь ингээд ямар сайндаа толгой өвдөөл гэрээс гарах толгой өвчээсэн бол сургууль руу ороод мэдэхгүй алга болчихсон байдаг. Тийм тэгэхээр тийм гэгэн ертөнц дунд бид нар ажилдгаараа бас ингээд айгуу гоё тэднээс ирч хүч авдаг, энерги авдаг тийм энэгээрээ бас их давуу талтай. Тийм болохоор би одоо 4 5 настай багаас нь тэр эцэг эхчүүд зарим хүмүүс ингээд хүүхдээ инглээ тэглээ гэдгийг бодол би нэг бүдэн зөвшөөрөхгүй л гэж бодож байна. Тийм. Тэгээд хүмүүс бас тиймэрхүү юмд бити автаасаа хүүхдээ бас тий багаас нь хос морьтой холхон шиг дахиулъя гэж бодвол тийм ээ. Ер нь хэлийг багаас нь. Тэгээ багадаа англи хэл сурсан хүүхэд өшөө дахиад нас нь ингээд жоохон ингээд ирэхэд дахиад 3 дахь хэлээ сурахыг үгүйсэх арга байхгүй тий. Тэр бүгд сонирхоо дахиад дараа одоо бас бодит жишээ байж тээ бид нар энэ фэйсбүүкээр харж л энэ 4 5 настай мөртөө 6 7 хэлтэй тийм ээ. Тийм хүүхдүүдийн бичлэг зөндөө явдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр нэг хэлээ сурах арга барилаа тэр багаас олоод авсан хүүхдүүд дараагийн хэлийг сурах бол асуудалгүй болчихно гэсэн үг юм шүү. Маш гоё гаргалгаа шийдэл хэлж өгсөн. Маш та баярлалаа. За саяны тэр нөгөө гоё энергитэй газар одоо байдаг гэдгээс надад бас нэг юм асуултын санаа төрлөө л доо. Тэгэхээр та ерөнхий боловсролын сургууль ажиллаж байсан тийм 20 их жил ажилласан. Одоо та манай боловсролын төвд ажиллаж байгаа. Тэгэхээр та энэ хоёр сургуулийн тийм газарт ингээд ажиллахад тань ингээд арга зүйн хувьд тийм орчны хувьд ямар нэгэн одоо юм онцгой өөр тийм ажиглагдсан зүйл байгаа болов гэдгийгээс тулгуурлаж байна. Мэдээж ялгаа байгаа л да. Нэг нь бол манайх чинь бас нэлийн том бүтцтэй том сургууль тийм ээ. Тийм тэгээд маш олон анги танхим одоо олон хүүхд гээд хүүхдийн тоогоороо ч гэсэн ингээл юм. Хамт олонны тухайд бол би үнэхээр 20 хэдэн жил нэг тоогоноос яасан хоолой хуваалцаж ицсэн сайхан хамт олонтой. Тэгээд энэ завшааныг далимдуулаад бас сайхан хамт олондоо хайртай шүү. Тэгээд та нарыгаа маш их бас санаж байгаа шүү. Тэгээд үнэхээр ажлын зав зай гэдэг бид нар ч үргэлжил ажилтаа байдаг болохоор тэгж жаад нэг сайхан өдөр уулзнаа гэж бодож байгаа. Тийм. Тэгээд яг хөтөлбөрийн тухайд бол тий хөтөлбөр сургалтын арга зүйн тал дээр бол маш том ялгаатай. Тэрсээ маш том ялгаатай байгаа. Тэгээд тэр нь юу вэ гэхээр одоо ерөнхий боловсролын сургуульд маань бид нар ч ингээд нөгөө 5 дугаар ангиас нь хойш англи хэл заагаал байна тий. Тэгэл ингээл их сургуульд очихоор юу та нар чинь 8 жил бараг юугаа сурж байгаа дэрсэн юм бэ гэл ингээл голөгдоол ингээд л шүү дээ. Тэгэд энэ юуных юм бэ гэхээр одоо би энэ сургалтынхаа арга зүйтэй ингээд манай хөтөлбөрийг ингээд жишээд үзэхээр өмнө нь ч гэсэн би бас ингээд бодтгол байсан л да. Тэгээд грэпсидийг ингээд хараад ингээд энд явж байгаа хүүхдүүдтэй бас ганц нэг уулзаал ингээд бас нэг ингээд ялгаа бүр ингээд харагддаг байсан байхгүй юу. Тэгээд яагаад энэ ЕВС-ийн боловсролыг яагаад ийш нь ингээд чиглүүлж болдгүй юм бол гэд боддог байсан. Тэгээд янз бүрийн сургалт семинар арга зүйн юм дээр бид нар бас багш нар хэлтгэлтэй. Тэгээд одоо манайхны сурах хүчиг хүртэл ингээд гологддог тийм ингээд өрөөгөр хураа рентент ингээд энт нэг одоо юу гэдгийг одоо бид нарийнхаар present simple цаг явж яснаа дахиад энд бүр wheel ороод feature цагж ороод ирж байгаа шиг тийм ингээд өссөн гэдэг ингээд нэг юм агуулга нь ингээд яг хөө тэгээд нөгөө анги ангийн хоорондын ингээд нөгөө анги хоорондын интеграц холбоо байдаг л да. Тэгтэл доторх агуулгууд нь зарим номон дээр бол бүр үнэхээр өстой багш нар суугаал ярихаар энэ өстой биш ээ гэл. Тэгэл бид нар ингээд нөгөө анги ахиад ирэх тусам баг ерөнхий болсон энэ ЕВС-ийн сурах хүчийг бид нар зарим нь ингээд за ерөнхий энийг аав за эндээс энийг авахгүй шүү гэл ингээд өөр номноос ингээд аюул их материал хайдаг тийм багш өөрөө маш их дахиад өөрөө юм боловсруулж дахиад энэ хүүхдүүдэд би яах вэ гэдэг ямыг аюул их эрэл хайгуул гэж ингэж ажилтдаг. Манай энд болохоор бүх юм яг ингээд
цаанаасаа яг хөтөлбөрдүүлүүлгүй тий. Бүх юм ингээд бэлэн байж идэг. Тэгээд тэр нь ингээд маш аюултай холбоотой. Дээрээс нь агуулгаар шахдаггүй. Тэгээд яагаад гэвэл одоо хүн чинь нэг юмыг маш олон хүний тархич маш ингээд нэг юмыг олон давтамжтайгаар тий удаан хугацаагаар ингэж тэр нь ингэж нөгөө ялангуяа гадаад хэлний хувьд тий гадаад орчин байхгүй бид нар ингээд 7 хоногт 3 цаг 40 минутаар ордог хичээлийг чинь ямар ч давтамжгүй ингээл явчихна тий ингээл 40 минут нэг хичээл орлоо дараагийн 40 минутад дахиад шинэ хичээл тий ингээл дараагийн 40 минут дахиад шинэ хичээл гээд ингээд яв чинь нөгөө нэг хөтөлбөртөө захирагдаад айгүйх ингээд нөгөө шахуу явдаг. Тэгэхээр ёстол нөгөө нэг Монгол нөгөө нэг гений нөгөө нэг ёстой хичээл зүтгэлтэй үнэхээр бүр нэг ингээд нухаад ингээд сурцсан ингээд хідэн болвол ингээд хоцрогдохгүй ингээд явчихна. Тэгээд дахиад нөгөө хүүхэд болгон ч өөр тий хүүхэд болгоны сурах арга. Гэхдээ юм сурахгүй хүүхэд гэж бол байхгүй. Тэгээд нөгөө сурах арга барил хүлээж авах тий хүүхдийн хүлээ авалт харьцангуй бүгд адилгүй шүү дээ тий магадгүй Женид нэг өгүүлбэрийг 2 удаа уншаад өгөхөд цээжилдэг болвол цогцлмоо 20 удаа уншуулж цээжилдэг ч юм уу тий 20 удаа уншиж цээжилдэг тийм байж болно шүү дээ тий тэгтэл нөгөө 20 удаа уншиж цээжилдэг хүүхдэд чинь нөгөө нэг удаагийн үчин хангалтгүй л болчихж байгаа байхгүй тий тэгэхээр манайх бол маш ингэж аачмаар юмыг маш ингээд олон нэг зүйлийг маш олон талаас нь маш олон давтамжтайгаар олон төрлийн дасгал даалгавраар ингээд өгөө явчихаар одоо манай өчигдөр бид нар ингээд нөгөө ажтаад өгнөд ярилцж хат маа нэг багш хэлжсэн тийм ингээд миний өстө 4 5 дугаар ангийн хүүхдүүд ингээд тест авахар өстө бүгд баг ингээд хийчихэл багшаас тийм амархаас өстө бүгдийг хийчлээ штэ гэл ингээд тэгээд ингээд өстө 100% сургаж байгаа да айгу баяртай байгаа гэл ингээд нөгөө залуу багш ингээд ярьж байгаа байхгүй тийм урам зоригийг тэр багшд хүртэл өгч байгаа байхгүй тий тэгээд заагаал идэг тий үр дүн гаргахаар багч гэсэн урамгүй за яа дээ одоо энийг яах вэ одоо энэ хүүхдээр би яах вэ гэл ингээд явчихдаг тий тэгэхээр манай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр бол багш нар ярьдаг зөндөө ярьдаг дээшээ бас ингээд хэлий барь гээл санаачдаг тий тэгээд тэр мөрөн дээр бас одоо яг хөө сүүлийн үед гадаадны боловсрол төр нөгөө персон хөтөлбөрийг оруулж ирсэн байгаа. За перснийг бол би өөрөө 5 6 дугаар ангид ебс дээр зааж исэн. Үнэхээр сүргүй хүүхдүүдэд бол бас л агтцсан л хөтөлбөр. Тийм харахад бас үнэхээр тий ямар ч сүргүй хүүхдүүд дээр чинь шууд л ерөөс ингээл айгуу тийм нэлээд хүнд орж ирж байгаа шүү. Тийм бүтэн үйлбэр хариулах ч юм уу тий. Ямар суургүй хүүхдтэй штэ. Тэр Rising Shine бишээ Percy тэр нөгөө Wider World нэг хоёроор явж байгаа штэ. Тэр шар цэнхэр хоёр нь. Суургүй хүүхдэд бол ер нь нэлээд хүнд орж. Тэгэл ерөөсөө багшаас маш их хөдөлмөр нөгөө хүүхдээс бол ерөөсөө толгоо татахгүй сууж ижил сурах тийм л юмыг бүрдүүлчихэд байгаа байхгүй тий. Манай нөгөө багш нарын бүр яриа шууд ороод ирлээ шүү дээ. Одоо Герман нөгөө хэвлэх үйлдвэр шиг болтлоо ингэ шүнжэнгөө юм хийвэж хичээлээ дахиж ингэж одоо бэлтгэж заадаг. Нөгөө хүүхдийнхаа төвшөнд авчиж тий. Нөгөө яавал одоо энэ хүүхдэд энийг яавал эхнээс нь ингээд нэг хүргээд явчих уу тий. Тий ингээд. Тэгээд ер нь ебст бол баг л ингэдэг шүү дээ. Нэг хэвээр хальт мулт нэг хэдэн үсгий чинь зүгээр ингээд шуурах шиг зүгээр ингээд зүгээр ганц миний ч юу биш. Ер нь манай багш нар бид нар суугаад ярд нөгөө хэдэн үсгий чинь зүгээр шуурах шиг нэг хэдэн үсгийн ABC гэж заачгаад юу нөгөө тий нэг аваа дуудлага муудлагч байхгүй ингээд тэгэл ерөөсөө нөгөө нэг өгүүлбэр дунд нь шууд уншуулаад сургаал явж. Тэг бодохоор бас ебсийн багш нараас бол үнэхээр чадвар шаарддаг. Тий үнэхээр бүр гайхалтай хөдөлмөр чадварыг тэг нөр их хөдөлмөрийг шаарддаг болчихсон л ажил болчиход байгаа юм л та. Тийм шүү. Тийм. Одоо цогцлмаа гашуун Джессика гэдэг нэртэй гоё хочтой болсон тий. Мэдлийн хатгаан гэдэг хочтой. За Джессика багшийн минь саяны ярианаас бас үзэгчд манаас тий нэг зүйлийг ойлгосон байхаа гэж бодож юм тий. Нэгдүгээрт нь ерөөсө хүүхдийг баг гэж бити явуулаарай тий. Монгол яс аншлаа алтнаа гэд тий. Бити яагараа ерөөсө хүүхдийг тэр одоо тань яг хэлсэн чинь тий. Яг тэр нэг алтан үе, нандин үе дээр нь хос хэлтэй болгоод хос морьтой болгоорой гэдэг зөвлөмжийг бас авсан байхаа гэж бодож байна. За танд үзэгчд маань бас хэлэх үг байвал. За. Гэт бид хоёрын яриаг цаг заваа гарган одоо үзэж сонссон үзэгчд та бүхэндээ баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд эцэст нь хэлэхэд ерөөсөө хэл гэдэг бол
хамгийн чухал тий. Одоо ялангуяа англи хэл гэдэг бол бүх мэрэгчлүүдэд тий. Одоо ямар ч мэрэгчлэлтэй хүн байсан англи хэлтэй байх шаардлага. Энэ бол зүгээр л англи хэл бол ерөөсөө хэрэглээ болчиход шүү дээ тий. Хэрэгцээ шаардлага болсон тий. Тийм. Тэгэхээр аль болох багаас нь хүүхдээ хэлтэй болгох юм бол хүүхд чинь илүү төгс, илүү хурдан, илүү чанартай сурах болно л гэж хэлдэг да. Таны нөгөө гоё хэлсэн шиг хос мортой болно шүү гэдэг чинь бүр ингээд сэтгэл бүр ингээд хизээш мартгааргүй. Бүр багаасаа хос мортой бол. Одоо манай одоо ингээд би өмнө нь хичээл орж байгаагүй ч гэсэн одоо ингээд коридорт ингээд яхаар одоо яг нөгөө багаасаа ингээд нөгөө явцыг чинь зүгээр хоорондоо ингээд дандаа англиар шулганаар тийм. Бүр амар хурдан яриад зүгээр дуржигэн л яриад инхээр нөгөө бид нар чинь ер нь бол ерөнхий боловсролын сургуулиудын багш нар маань бол speaking одоо listening бол бас нэг жоохон нөгөө writing юу хоёроосоо бол reading хоёроосоо бас арай жоохон дооштой хожив. Яагаад тэгэхээр бид нар чинь яг л нөгөө монголоор сэтгэж, монголоор орчуулж, монголоор ингэж ойлгох гээд ингээд яваад сурчсан. Тий. Яг хөө тэгээд нөгөө олон жилийн туршид ингээд яхаар нөгөө тэр нь бас харцангуй багасаад арилж л байгаа л да. Тэгтэл бас тэг би тэр жижигүүдийг харчаад бүр баг өөрөө заримдаа вау гэлтэй хажуугаар нөгөөдүүлийг ярьж байгааг ингээд тий. Тэгээ нөгөө өвлийн сургалтын дээр бас нэг жижиг нөгөө хинс уусан штэ манай нөгөө хиний жираф англи нөгөө хамгийн цаатлын 3 номертой тийм тэрний нөгөө Winston тий Winston суус нэгээд заримдаа би нөгөө тавд ороод нэг эрц мэрцээ оруулаад суужид орж ирэл натаа ч яста мэдлээ л ста нэр тэгэд битээр айгу хөөрхөн ярьдаг байхгүй тэгэхээр үүс амар хөөрхөн ярина тий тэгээд тэр дуудлага шүүчүүд яриад тий ингээд яхаар чи бүр үнэхээр бахархмаар тий тэр хүмүүсээр үнэхээр бахархалтай харагддаг тий тэгэхээр энэ хүүхдүүд чи одоо ингээ хос мортой болсон хүүхдүүд чинь өшөө цаашаага сурыг гэвэл өшөө эднэрт нас байна юу те бүхд нөөц болцоо бүх юм нь байгаа байхгүй тэгээд нэг хэлийг багасаа ингээ сурсан хүүхдүүд өшөө цаашаа бүр те олон хэлийг сурах боломжтой байна. Тийм шүү. Манай хүүхдүүд чинь тэгээд багшаа харангууд англиар ярьдаг. Тэнгүүтлээ ингээд нөгөө нэг аав ээж байгаагаад монголоор ярьдаг. Цашгуултан ингээд шийдтий ингээд хийж чаддаг тийм. Тэр чинь л одоо нэг хосмор болчиход байна шүү дээ. Тийм гэрт нь очиод аав ээж нь англиар ярихгүй шүү дээ. Тийм монголоор л ярина. Зөвхөн тэдний англиар ярих хүсэл тэмүүлэл юм нь энд л байгаа нь харагдаад байгаа байхгүй дээ. Ингээд энд л яриад зүгээр ингээд айгүй хөөрхөн ингээд коридор сууж исэн тоглож исэн ч уцаа бариад тоглож исэн ч гэсэн л хоорондоо англиар ярьчихсан сууж идэг. Тийм тэр нь үнэхээр айгүй. Тэгээ би нөгөө 4 5 настангууд миний хөөрхнүүд хизээ юм болох одоо гэж ингээд айгүй. Бодгоо шууд надад хэлээ багшаа. Тэгээд одоо ингээд стори уншиж байгаа л асуулт асуухаар уртаас хариулдаг байгаа юм чинь. Тэгэхээр удахгүй юм байна гэж. Жижигүүдийн анги хариулахаар бүр ингээ хайр бүр бөө хайр штэ. Тийм. Тэгээд нөгөөдөл чинь өөрчлөлт багш хайртай шүү гэж тэгээ өөрхөн тийм. За маш гоё олон жишээнүүд ярьсан, туршлагаасаа ярьсан, зөвлөгөөнүүдийг өгсөн Джессика багштаа маш их баярлалаа. Дараачихаа подкастаар дахин уулзъя. Баярлалаа.